Эргэлээний А92 авто бензиний хувьд бол нэлийн одоо юм хязгаарлалтаагаар олгож байна тий. За тээврийн компаниудын хувьд бол дизель түвшний нөхцөл байдал хангалт бол харьцангуй одоо А92-тай харьцуулахад бол харьцангуй гайгүй байна, боломжтой байна гэж ойлгож байгаа. Гэтэ та бүхэнд яг тулгарч байгаа сорил бэрхшээлүүд юу байна? Ялангуяа гадаад тээвэр дээр ямар асуудлууд гарч байна? За энэ жилийн хувьд ерөнхийдөө тээвэр шатхуун түлшинтэй холбоотой бол нэлээд олон асуудлууд гарч байна. За 2 дугаар сард бол Ираны асуудал гарсан. За Ираны асуудал бол газрын тосны үнийг өссөнтэй холбоотой бол бүх төрлийн тээврийн бол үн өссөн байгаа. Агарын тээвэр, авто тээвэр хоёр бол нэг 30-аас 40% өсөлттэй. За төмөр зам, далайн тээвэр хоёр бол нэг 5-аас 10% өсөлттэй. Ийм нөхцөл байдалтай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. За тэгээд сая өнгөрсөн 7 дугаар сараас эхлээд бол манай дотоод Оросын холбооны улсын нефтийн үйлдвэрүүдтэй холбоотой манай дотоод энэ хомсдол зэрэг энэ асуудлууд бол эхэлсэн. За өнөөдрийн хүртэл яг дизель түвшээр бол харьцангуй доктортой байна. Гэхдээ цаашид бол яахыг хэлж мэдэхгүй байна. Тэгээд бид нар бол харилцагч үйлчлүүлэгчтэй бол тээврийн үн өсөх эрсдэл бол байгаа гэдгийг анхааруулж байна. За тэгээд тээвэр цаашид бас тодорхой хэмжээнд доголдохыг бол бас өгөөсөхгүй байгаа. Бид нар одоогийн байдлаар бол өөрсдийн урт хугацаанд одоо хамтарч ажилладаг шатхуун түгэх станцын компаниудтай бол ажилласараа тэдгээр маань бол бидний өнөөдрийн хүртэл бол яг үйл ажиллагааг зогсоох хэмжээнд тийм доголдлыг бол үүсгэхгүй байна. Гэхдээ зардлын хувьд бол өссөн явж байгаа те дизель түвшний үн бол өмнөхний мөнгөтэй харьцуулахад бол хэдийн одоо өссөн явж байгаа. Тэгээд энэ нь бас эргээд та бүхний одоо зардалд ямархуу байдлаар нөлөөлж байна. За дам нөлөө нь бас хаана илүүтэй гарч байна? За мэдээжийн хэрэг тээврийн зардал, тээврийн одоо хамгийн том түүхийд бол одоо түлш шатхуун. За тэгээд түлш шатхууны үн өсөх юм бол тээврийнх нь үн дагаад өснө. За үүнийгээ дагаад одоо инфляц өчигдөр зарласан инфляц те одоо энэ өсөж байгаа инфляцид бол тодорхой хэмжээний бол бас сөрөг үр дагаврыг бол үзүүлж байгаа. Тэгээд энэ дээр бол тээврийн компаниуд бид нар бол ямарваа нэгэн тийм бууруулах ч гэдэг юм юу хийх бол маш хязгаарлал боломж бол маш хязгаарлагдмал. Гэхдээ бид нэр харилцагчтай аль болох мэдээллээр хангах, цаашид яах их ямар эрсдлүүд байгаа вэ гэдгийг нь мэдээлэх, татан авалтаа магадгүй илүү эрт захиалах. За тэгээд илүү төмөр зам руу тээвэрлэх. Яг гэвэл төмөр замын өсөлт бол энэ жил нэг 8.5%-аар л өссөн юм юутай байгаа. Тэгэхээр автотайгаа, агаартайгаа бусад тээврийн төрлүүдтэйг харьцуулахад харьцангуй бага өсөлттэй. Өөрөөр хэлбэл тэнд боломж илүү байна. Тийш нь одоо шилжүүлэх боломж байна. Тийм одоо хамгийн одоо өсөлт багтаа байгаа тийм тээврийн төрөл рүү нь харилцагчтайхаа одоо ачаа барааг илүү ингэж зөвлөнө гэсэн үг. За тэхийн тулд манай харилцагчд бол бас төмөр замын тээвэрч өөрөө автотай харьцуулахад хугацаа харьцангуй урт учраас худалдан авалт, татан авалтынхаа төлөвлөгөө inventory management-тэй бас тодорхой өөрчлөлтүүдийг гаргана гэсэн үг. Яг нь ерөнхийдөө тээвэр логистикийн нөхцөл байдлаас шалтгаалаад Монгол улс бол импортын одоо бараа бүтээгдэхүүн хэрэглэгчтэй дийлэнх нь одоо хэрэглээний энэ импорттой улс учраас энэ дээр бас зохицуулалт хийх за удаан хугацаанд явж ирсэн нөгөө тогтцсон байсан тэр системийг бас өөрчлөх шаардлага гарч ийна гэд харагдчих шиг байна. Тэгэхээр та бүхний хувьд энэ дээр яг юу зөвлөхөөр байна? Ер нь одоо өнөөдрийн хүртэл бол тээвэр логистикийн одоо компаниудтай хамтарч ажилладаг бараа татаж авдаг компаниуд бол одоо тий харьцангуй богино хугацаанд хурдан шуурхай татаад авчдаг байсан бол одоо цаашдаа ер нь ямар одоо стратеги руу орох шаардлагатай болж байна? Яг улсын хэмжээнд манай улс ч далаад гарцгүй улс учраас бидний хувьд хамгийн хямдхан тээврийн төрөл бол төмөр замын тээвэр байдаг. За гэвч одоо төмөр замын тээврээр бүх ирж байгаа импортоо тээвэрлэжээ гэхлээр манай төмөр замын ачаал маань болж өгдөг. За тэгээд энэ жил ялангуяа манай Улаанбаатар төмөр зам бас тодорхой хэмжээний вагон агтлсантай холбоотой импортын ачаа тээвэр дээр бас баг зэрэг тийм доголдлууд бол үүссэн. Тэгэхээр цаашид вагон дээрх бодлогоо бид нэр сайжруулах хэрэгтэй бах тий. Яг ямар нэг талаас хувийн хэмжээний вагоныг ашиглая гэхээр Улаанбаатар төмөр зам тэрэн дээр тодорхой үнийн хөнгөлт үзүүлэх ёстой. Тэгэхгүй бол одоо яг Улаанбаатар төмөр замын тариф дээр хувийн хэмжээний вагоны тарифыг нэмэхлээр тэр маань өрсөлдөхөө болчиход. Тэгэхээр Улаанбаатар төмөр зам хэрвээ өөрөө вагоныхон хүчин чадлыг нэмэхгүй гэж байгаа бол хувийн хэмжээний вагонуудыг энд илүү төлхөө оролцуулах орон зайг нь хангах хэрэгтэй. Тэхийн тулд тэнд үн ханшийн тодорхой бодлогын өөрчлөлт бол явах шаардлагатай болно. Тэгжиж
бид нар дийлэнх ачаага төмөр замаараа импортлдог болно. Тэгжээж бас тээврийн үн тодорхой хэмжээнд бол буурна. Энэ жилийн үед бол автын тээвэр бол маш өндөр хувиар өссөн. Энтэй холбоотой. За тийм учраас бид нар одоо хамгийн үнэтэй за агаарын дараа ордог хамгийн үнэтэй тээвэр хэрэгсэл болох автын тээвэр л үгэл одоо бүгд орж ийн л да. За тэгээд нөгөөх нь маань одоо энэ төрс шатхууны одоо хомсдол за тэгээд энэ үнийн өсөлттэй холбоотой бас нэг юм эрсдлүүдтэй байдаг. Яг цаг үеийн одоо нөхцөлөд зөвхөн одоо автотээврийн салбар дээр нэг асуудал байгаад байгаа биш те. Зарим одоо тээвэрлэгчдийн зүгээс юу хэлж гэнэ вэхээр ялангуяа зорчигч тээвэр дээр гарч ирж байгаа бас нэг чухал асуудал нь замын хураамжийг нэмэгдүүлсэн юм асуудал байгаа. Өөрөөр хэлбэл бол хот хоорондын замын хураамжийг нэмэгдүүлсэн те нэвтрэх тэр замын хураамж нэмэгдсэн. Энэ нь яг уу тээврийн компаниудад ямархуу байдлаар нөлөөлдөг гадагшаага тээвэр хийж байгаа замун одоо Улаанбаатар хотоос гадагшаа чиглэлтэй те хотууд руу тээвэр хийж байгаа компаниуд. Энэ яг уу мэдээж хэрэг бас л тээврийн үнийг бас бага зэрэг өсгөж байгаа. Бид нар одоо тээврийн өртгийг тооцохдоо бол төрс шатхуун одоо жолоочийн цалин хангамж, машины илэгдэл хорогдол, засвар үйлчилгээ, за тэгээ замын хураамж юу гэдгийг те бус бүх өртгөө тооцоод тэрэн дээр тодорхой хэмжээний ашиг тавьж борлуулалтаа хийдэг. Тэгэхээр замын хураамж өснө гэдэг чинь өөрөө бас юугээ тээврийн үнийг бол өсгөнө гэсэн үг. Гэхдээ энэ нийт тээвэрт эзлэх хувь бол маш бага байна.